эсхий түүрхтэн үзүүлж байна. Сайн байна уу? За, сайн явж байна уу та? Сайхан намарч гин үү? Сайхан намарч гин үү? Сайхан. За, Ажил төрөлд нь тавлаг уу? тавтаа сайхан байна. Ажил төрөл тавтаа сайхан. Аян замдаа сайн явж ирүү та? Оо, тавтаа сайхан сайн явж ирлээ. За, Монгол эртнийхээ сайхан соёлоор орчингээрчээ сайхан угталж явдаг бас нэг сайхан монголчуудын энэ соёл түүх бол дэлхийд бас нэг цор ганц юм шүү дээ бас. Ялгарч байдаг. Тэр сайхан хүүхдийнхээ соёл түүхийг сайхан дээдлж эсхий туурхт нэвтрүүлгийг бас сайхан угтаж хүлээн авсан. Талагч нь Монгол адууга унаад хөтлөмөрт ирж байгаа та одоо их сайхан байна. Тэгээ одоо надаас өөр хүн байхгүй болохоор одоо надад л давшиж байгаа л гэж бодож байна шүү дээ. Тэглгүй яах вэ да? Зорин хааваас алтаа даван богд зорин ирж байгаа хүний ч одоо бас сайхан монгол үг уламжлалаараа угтаж авчихлаа байх уу? За тэгээд дүүгийнхээ бас нэг ажилтаа нэг жилийн хугацаанд бас сайхан ярьж байсан да. Тэгээд энэ одоо тэгээд эрхээс одоо бас яах байх нь бас л Монгол өв соёлыг хүн болгон тээж явдаг. Тэр дундаа Монголынхаа эдээ ундааныхаа энэ сайхан ариун сайхан ёс жаягийг зооглох хийх арга ухааныг уламжлалт технологиг өөрийн одоо ур чадвартайгаа хослуулж хөгжүүл сайхан авч яваад одоо талархж байна. За энэ бол одоо хоньны боодог. Тий, ер нь бол манайх хоньны боодог хийдэг. Тий, ерөнхийдөө нэг All Mongolia гэдэг ерөнхийдөө бас нэлээд сүүлийн 4 жил өвөлзөнгөө хоньны боодог хийж байгаа газар да. Тий. За мэдэх хүмүүс нь ер нь бол ам чимд тий. Аль болохыг мэдж байгаа тий. Бас. Одоо мэдлгүй явах те нэлээд л одоо олон хүмүүс сайхан амтлуулж тэр сайхан монгол хоолыг амтлаад ирэхээр чинь хүний нэг дотор тэр нэг монгол амт ингээд нэг амтгахаар цаана нэг монголоор бас нэг бахархмаар нэг хүн бас нэг төрдөг шүү дээ тий. За тэгээ боодгийг бас хийх нарийн арга ухааныг тэгээд яг хийж явах явцтай ойлоо сайхан ярилцээ тийх үү? Тэгээ. Одоо хаана очих нь вэ? Одоо мөн энэ хүн дээр бид гээд таны хүлээгээл байцгаач. За тийш хөдлөх. Тэгээ. За та энэ буурлыг мартчих. Монгол адууг сайхан да. Сайхан одоо монгол мөр. Наадмаар хідэн асуу юу. За одоо манай ах л энэ жил морь мал уралдаж оролдоод би ч одоо өөрийн гэсэн ажилтай хүн чинь морь мал уралдаж ерөөсөө ойрын хэдэн жилдээ бас чадахгүй шүү дээ. Тэ? Ажил зав. Ажлын завч яг миний ажил чи яг нөгөө эд зундаа өргөлжилдэг учраас чадахгүй байна. Манай ах аав энэ төр маань энэ жил бас нэг багсаг наадам, сумын наадам гэдэг бас морцоо. Нодлон бас намар бас Галдан бушхтын 380 жилийн гэж Ховд аймгийн баруун бүс болж тэнд нэг соёл өврөө маань төрүүлж. Тий. Би ч бас өөрөө морь мал тэгэл багасаа л одоо энэ Монголын гэсэн өв уламжлал бүх юмыг хадгалах гал тэгэл чадхаараа зорддог хүн шүү дээ тий. Сайхан Монголд элээ өмс чинь сайхан тий морь байвал мордчих нь ямар ч байсан тий. Энэ газар болохоор яхаа чиний бас нутаг байна уу? За энэ ерөнхийдөө би бас нэг баруунаас зүүнтэйгээ болоод ийшээ бас нэг ганц нэг адуу мал гээ тий мал аж ахуй бас нэг сонирхоод эхэлээл дөнгөж л одоо нэг суурших гэдэг гал нутаг да. Уугуул ер нь нутаг чинь. Би Говьлтай аймаг ерөнхийдөө манай аав ээж хоёр Засагтхан аймгийн чод гэж бас ярьдаг байдаг тий. Тэгэл Засагтханых гэдэг. Би Говьлтай аймгийн Шарга сум. За. Тий. Аав маань Говьлтай аймгийн Таашир сум. Ээж Говьлтай аймгийн Цээл сум гэл. Өсөж төрсөн нутаг маань бол Говьлтай аймгийн Шарга сум тэгээд. Одоо ч гэсэн тэндээ сумандаа амьдраад аав ах
ээж энэ төр маань бүгд сумандаа аж төрөд амьдарч байна да. Адуу маллаа тэгэхэд. Би гэдэг хөө одоо тэг хотыг зориод ирчихсэн өөрийн гэсэн ажлаа бий болгочихгоо тэгээд. Энэ бүхнээр нэг сайхан төвхөн гэсэн. Энэ авиралыг шиний сэрий гэдэг юм шүү. Тэгээд яах вэ тэгвэл. Нэг хөдөлгөөн сайхан тий. Тэгээс яг хөө Монгол ах уу гэдэг сайхан өв уламжлалыг бид нар одоо залуучууд л тээчих гээл тий болохоосоо болохгүй гээл тэгэл явж илээ штэ тий. Агуу их том соёлыг чинь тэгээд ганц бий байгаад одоо барахгүй байл. Тэгээд таны сайхан хийж байгаа нэвтрүүлэг надад бас их сайхан гоё омгшмоор санагддаг шүү дээ. Энэ ски дургтны өв соёл. Тэгээ саяхан бас нүүдэлчин фестивал гэдэг нэг юм боллоо. Оцсон бас. Ер нь оролцдог шүү дээ жилийн жилд. Гэтэ энэ жилдээ би зүгээр нөгөө боодоггүйгээр оролцлоо. Өмнө нь бол хоньныхоо боодогтой оролцдог байсан. Тэгээ бас дэлгэрч амжихгүй л байна. Миний хийж байгаа ажил одоо яг одоохондоо сайхан Монгол улстай тэ ерөнхийдөө л одоо л нэг хоньны боодог гэдэг зүйлийг хүмүүс одоо л нэг мэдэх болуудаа л тэ. Одоо за би бол одоо 16 жил яг хуу тогоош мэрэгчлэр бас явдаах нь. Гэхдээ Монголын 30000 гаруй хоолыг одоо бас жоохон явж судалсан. Тэгээ судлаад ингээ явж байхад бол энэ Монгол хоолны соёл төв одоо л хүмүүс маань таньж мэдэж ер нь нарийн тэр юуг нь бас мэдэж эхэлж байна. Тэгэхээр одоо энийг чиний одоо энэ сайхан хийгээд байгаа энэ сайхан үйл нь бол одоо бүр гадны улс орноос бүр ингээд зорж ирээд одоо тийм ээ. Аялагч нар гадаадын тэр аялагч нар бол энэ ч өөрөө бас Монголын бас нэр гарах байхгүй юу? Монголчууд чи ингэж одоо тогоо шанах хэрэглэхгүйгээр ингэж одоо хийж болдго юм уу гэдэг тийм. За тэгээд энийг хойд дээшээ очиж сайхан байна. Тэгээ ойлаа. Тэгээ. Банкар энэ танаа нохоо юм уу? Тий энэ бас би бас нэг юм хобби доо хүний тий. Морь нохоо тэгээ бас нэг нохоогоо хүртэл бас нэг жоохон уугуулаар нь шид цагийн нохоо ш бас нэг уугуул гэд тий уугуул нохоо гэдгээр нь бас нэг ингээ өрсгөж үржүүлж байгаа. Энэ төвд Монгол төвд гэдэг энэ Монгол мó. Тий энэ яг цэвэр цусны бүр уугуул. Дээшээгээ хідэн үедээ одоо нөгөө юу байхгүй төв цус байхгүй гэсэн үг. Тэ цэвэр яг уугуул нохоо, жиггэ хонц нохоо, жиггэ Монгол нохоо гэдэг нь л. Доомоноос тэгээд зүвтэй шүү дээ. Тэгээд. Одоо энэ ч одоо тэгээд хоёр нохоо л цаанаадаа 10 хэдэн нохоо сайхан банкраа үржүүлээд сайхан мөрөөнаад малаа өсгөөд ажиллаач хийгээл тэгээд бас нэг айхтар нэг гоё нэг ийм одоо нэг хөдөөтэйгөө те минималист гэдэг шиг те нэг Монгол адуу тийм Монгол банкар хоёр сайхан Монгол адуу хоёр сайхан Монгол банкар байна те тэгээд олон хоёрыг авчихсан юм билээ энэ чинь тэгээд бас хол зам штэ те за тэгвэл сайхан ширээ за энэ дээр сайхан ширээ одоо энд ойлны ширээ мэрэг яг чулуу мулууга халаагаа тэгэл тий одоо ингээд ерөнхийдөө хоньны боодог сайхан хийгээд халуун чулуу атгаад тэгэл өөрсдөө хийх чинь тий тэгээ манайхаа хуу бусад хоньны боодгийг бодоход бас амтлагаа энэ төр нь бас арай өөр бас нэг 4 жилийн хугацаанд чинь бас нэг амтлагаа бүх юмн дээр нас анхаарч ажиллаж тэгжил ерөнхийдөө бас өөрийн гэсэн технологитой л одоо бас ажиллагаа тий аль болох нөгөө уламжилтаа орчин цагтаагаа нийлүүлээд аль болох түргэн ам чанар сайтай тий тэгэл одоо тий төгсөрцөн гэх нь хаашаа тэгтээ ямар ч төгсөрхөл яваал байна да гэдэг тий янз бүр штэ тэгээд ачаал ихтэй үед бид нар чинь бас олуулаа ажиллана тэгээд цэхтэр хийдэг болохоор бас учиртай яа заахад туслана да за тэгээд ширээн дээр одоо тун удахгүй манай Олд Монголыг манай дүүгийн брэнд Монгол дог дэлхийд одоо цор ганц улс энийг бол хийдэг. Энэ бол одоо эсгий тууртан монголчуудын эдийн ондооны хамгийн дээд одоо тэр сайхан язгууртан дээдсүүд маань одоо хэрэгжилсэн тийм ээ. Ийм ихний улбаа түүхтэй дог юм байна. За тун удахгүй ширээн дээр та бүгдэд одоо энэ сайхан Монгол улс хоньны боодог бэлэн болгоно. За тийм ээ. За ажилд орох уу? За тэгээд. Юугаар суудаг нэлээ. Ажилд орох юм байна. Яах вэ тэгээд. Захан бэрий. Хоёул цугл бэрий. Тэгээ. Яа ингээл ихэлж байна тийм ээ. Доор нь 3 чулуу байна. За чи чулуу хийх чинь бас
чулууга сонгох уу? Аа тийм шүү дээ. Одоо доотлол нөгөө юу руу Тэ. буйны нөгөө зурзаа хэсэг махрах нэг том чулуу байна. Та барьчих. Аа тийм ер нь бол бас чулууга бүхэл зүйлээ сонгож Энэ бол одоо ингээд энэ хичнээн хүн одоо идвэл ирнэ. За ер нь бол нэг багадаа нэг 20-30 хүн байгаа. 20-30 хүн байна. Тий. За. Малч. Зүгээр би зөгтөлчнө. За тэгээд одоо ер нь туламлаж хийнэ гэдэг бол яг ингэж хийдэг. Одоо Монгол одоо энэ зоог бол одоо тэр боодог. Ер нь бол тийм шүү дээ. Монголчуудын одоо Арьсан харгасан. Одоо хээр явж байхдаа тогоо шанаг ерөөсөө хэрэглэхгүйгээр ингээд одоо хоолоо хийгээд иддэг байсан. Уулууртаараа тий. Эндээс шүлэн байж байдаг, махан байж байдаг. Гэхдээ яг энэ үзүүнийх нь одоо энэ хэсгээр одоо энэ дотороо бүх ясыг шууд энүүг гаргана тийм ээ. Тий. Хэдэн цаг орох вэ? Гайгүй. Яг хүнээс ур чадвар тий. Ур чадвар л хамаарна шүү дээ. Яа. За би одоо юу яаж ясаахан. Ямааны боодог гэж нэвтрүүлэгдэр нэлээ хийж явж байсан. Аа. Хоньны боодгийг одоо анх удаа нэвтрүүлэг дээр одоо хийж байна. Зөв. Яаж энэ ч юм бас ингэ. Аа тэгээд амаа ясны дараа бас юу ячнөө. Эвл чулуугаа эвлүүлчихсэн сайхан. Чулуугаа бас тэгээд бас сонгож авнаас нөгөө мөлгөл чулуу тийм ээ. Аа тийс чулуугаа ихгүй хаглах юутай халаалтаа бас яг тааруулна. Бороо гэж бас тэгээд сайхан. Хангаад орж байгаа бас сайхан. хангаадлыг сайхан хүлээж авчих. Тийм. Энэ сайхан Монголын ариун үйл соёлыг бас сайхан гэж. Хадгаж хийе. Хадгаж түгээж одон төмдөө бас сайхан гүртээж явж яана гэж бас сайхан. Яг л орно. За ер нь бас л хоньны боодогч бас л овоо гэдэг Хүний юм. хүч зүтгэл орно. Тий. Ганцхан хийхгүй нэг. Хөдөлмөр Тий. бүхэл юм орж сэтгэл эн чинь нэгээ бас. Мах чулуу гэж. Тий мах чулуу. Сайхан чулууныхаа юг Чулуусаа халуул, чулууга зөв сонгуул. Энэ зоог хамттай болдгоо гэж байгаа шүү дээ. сайхан зөөлхөн Тэгээ чулуугаар ч бас сайн жижигхэн. өөрсдөө эмчлэн тийм ээ. Тий. Халуун чулуу хатдаг. Давхар хоолой байд ингээд давхар өөрсдөө эмчлээд байгаа шүү дээ. Жижиг чулуу. Аа. Тэр жижиг чулуу л хийчихээ. За ер нь За тэгээ энэ хишүү хялуусаар нь бас энэ хангаа уулуусаа бас довнож шүү дээ бас ингээд сайхан. Ингээд энэ чи ярууд их олон юм яригдана л та. энэчтэй боодог гэдэг чинь тэгэл арьсанд туламдаад сав болгоч чинь өөрөө өөртөө ашиглаж чинь. ямар ч одоо тэр савны амт орохгүй. Амт орохгүй. Сав хэрэглэхгүй ямар ч. Тийм л бэрэгтэй Монгол ухаан биш үү? Монгол ухаан. Бас мундаг ухаан байгаа шүү. Ухаан. Хэдээч хааж давтагдахгүй дэлхийд данстай шүү дээ. Айргийн хөр хүртэл одоо тийм байгаа шүү. Тий. Ер нь бол ширээр хэлсэн. дандаа тулмдаг тийм үү? Янз бүрийн амт Янз бүрийн амт гарахгүй. Тэгээ ямар үгүй одоо тэгээ шар тос өрн хийчихээ 4 жил одоо байхад яахчгүй шүү. шөөрийн арсанд нь хэлсэн байгаа. За ингэж яаж байгаа л ахын тайлбарлаа юм да тийм. за одоо ингэ чулууга сайхан эвлүүлнэ гэж нэг юм болно шүү дээ. Одоо энэ чи дотор шаралт. Эвлүүлнэ. Чи нингүн газараа чулуу таарчвал цоорчно. За тэгээд тарааж өгөөд тэгээ арьсандаа наалтцсан байх юм бол бас шарсан түлээд гараад ирнэ бас. Чи ер нь эмзэг штэ бас. Хамаагүй бас барьж байсан болохгүй. Тэ энэ нь бол нэг ер нь бол ивэр үз. эвэр л үдэн штэ бас нэг. Бас нэг тэгж Хүч хэрэглэдэг юм биш тийм. Зүгээр нэг хийчдэг юм биш штэ бас. Энийг одоо ингэ хийгээд нөгөө хоньны баг мал энэ төр бас Болохгүй насны юу байгаа бах тийм. байгаа. Ямар насны мал хэмжтэй байдаг. За сайхан соёолон моёлын хоньнууд л.
Тийм ээ. За нэлээд цаг хугацаа ордог. Зоог шүү дээ. За тэгээд одоо манай хамт олноос танд эсхий дуурхтын өв соёлын сайхан нэвтрүүлэх зориулаад хоньны боодгийг нь хийгээд бид танд одоо яаж та бүхэн хөндөд өгөөч ээ. За баярлалаа дүүдээ. За тэгээд манай нэвтрүүлгийг баг хамт олныг өгтөж хүлээж авсан та бүгдтэй үнэхээр талархаж байна. За Энэ сайхан хангаа улсынхаа энэ сайхан одоо байгальд тийм ээ. Нүүдлийн одоо энэ сайхан хоолны ёс чой гэдэг үл их ярих юм бол их түүх ярина. Зөвөөс нэг одоо малыг төхөөрөөд чанаад иддэггүй. Тэр дундаа зоогийг одоо гэрийн эзэн бас хүнддэг. Тэр зооглох ариун ёс чайг тэнд хүүхдийн хүмүүжил үндэсний том дархлаа энэ улс орны хамгийн том соёл өрөөнд явж байдаг тийм ээ. Энэ сайхан уламжлалт зоогийг бас сайхан дэлгэрүүлж өөрийнхөө бас ур чадвараараа сайхан хөгжүүлэн Монголынхаа ард түмэндээ сайхан энэ соёлын өвийг бас түгээж Монгол хоолныхаа өв соёлыг тээж яваа. Өв тээж та бүгд талархаж байна. Тухайн улс орн бол өөрийн гэсэн хоолны эдийн ундааны ёс жаягтай. Тэр ёс жаягаараа тэр улс орн дэлхийд өөрийнхөө улс орноо бас сурчилж яадаг. Магадгүй та бүгдийн өнөөдрийн энэ сайхан таны болон таана энэ сайхан хамт олны энэ брэнд энэ сайхан зоог Монголын нэрийг бас дэлхийн сайхан гарах бас ариун сайхан үйл болох уу гэж болох хаа гэж бас бодож байна. Энэ дээрээ бас сайхан энэ зоогийг бас эдийн ундаад бас ёсыг үйлдэж байгаад бас ахнах талархаж байна бас. Ховтой хүн хур борооноор гэж борооч орлоо. Энэ бас нэг учиртал өгдүүд маань хэлсэн байх шүү дээ, тэ. Хур бороо сайхан тэнгэрээсээ ч гэсэн бас энэ дэр дуусаж бас сайхан амтаа шингээж шүү дээ, тийм үү? За тэгээд. За мэдээж малын толгой, тийм ээ? Уулын хойроор харуулсан байна. Ингээс ахуулаад одоо нэг жаягч яригдсан шүү дээ, тийм. Тэрийнхээ хойморлуугаа маллаас гаргаж байгаа тэр сайхан эдээ шүүснийхээ толгой хойморлуугаа тавьдаг. За тэгэхээр хэн одоо ингэж байдаг. Яг нэг хүндэд яа, тийм ээ? Энэ чи ба алтлаг гэдэг гоос брэнд нь. Алтчиг одоо тийм шар өнгөтэй сайхан. За сайхан. За хураа. За тэгээ 5 хошуу малынхны сайхан буян энэ ажил үйлс нь 10 будаа шиг сайхан арилж болтугай. Сайхан. За маш баярлалаа. За хэдэн жил одоо хийж байгаа байлаа. Сайхан нэг өөрөг нэг бас сайхан. За танилцуулж ханд бас. сүүлийн 4 жил одоо За хоньны боодог гэж энэ зүйлийг яг хийж байна да. 4 жил. Тий сүүлийн 4 жил. Өвөл зонгол хийдэг газар да манайх ерөнхийдөө 4 удирлаараа. Одоо сошиалор нэлээ бас хараад байна. Их л олон хүнд бас нэлээ бас олон арга хэмжээ, хурим найр. Одоо найз нөхөд гээд олон газар очиж бас хийгээд байна, тий? Өө тий нэг манайх ч хөргөж өгöd байна. Хөргөж өгнө. Очоод хийгээд өгнө. Энд ч одоо хүний нөгөө дотор чиг их гаргадаг гэсэн шүү дээ. Ер нь бол тий хүний дотор хийх тий одоо тий одоо хий ядаргаа ч юм уу тий. Тий тэр бүгнийг л юу яадаг ингээд ярддаг юм байлээ өвөл үнэхээр. Зооглохоос өмнө чулуу заавал барих хэвээр. Атах хэвээр. Атгаад сайхан ийм оол манай Монгол одоо энэ сайхан зоогны уламжлал одоо энэ дэлхийд одоо байгаа юу? Байхгүй. Бараг байхгүй дээ. Юу бараг байхгүй ер нь байхгүй те одоо хорхог боодог л гэхээс. За нэг лоотлын нөгөө малчид айл хүн ирж явах шиг байна да. Оо зочид ирээд энэ хүн. Ставны хишгтэй байдаг яаж чи хатуу хоолн дээр. Яг сайхан. Яг сайхан таарчихаа. Хоолн дээр таалаа. Дэш үсэн дээ. За дүүгийнхаа юм бодог бүр. Одоо амтланда. Замд явж байгаа бүр алтаа 500 1600 км цаанаас одоо зорин ирсэн одоо. Зорин ирсэн. Тэгээд жилийн өмнөөс одоо ярьсараад бас ингэсэн. Тэглээ. Бороотой өдөр бас ингэж бас сайхан зоогддаг юм байна. За. Одоо сайхан халуун шүлэнд гарч. Оо сайн байна уу?
Яа сайн байна уу? За дэшээ суугаар. Сайхан намд. За сайхан. Босоо сайхан намарч гэнэ үү? Сайхан намарч гэнэ. Хадуу хоолн дээр ирээд морь сайтай явна. Тийм байна. Гүүгээ саачуу. Саач идэрлээ. Хөдөөрийнхөө завгүй шүү дээ, тийм ээ. Байнга л одоо тэгэл За одоо сайхан хамтлаа. Одоо сайхан халуун шүлнэ. за сайхан Гарнаа. За ямар гоё амттай байна. За хөө. Одоо тэ шүлээ амсаад. За би шүл аяг өгнө. Зак сууж. за энд нэ хот. Аах энэ одоо хоньны боодгийг одоо яагаад бас ингэж хийж дэлгэрүүлж яваа гэж бодоо. Энэ санаанаас хандаа болсон. Гүй тэгээд бас нөгөө үндэсний өв соёл бас нэг юм ховор. Хайж болохгүй. Тэ энэ шүлнэ. Бас ховорхон учраас бас нэг тэ бас нэг нийтлэг биш. Одоо манай монголчууд нөгөө одоохондоо нөгөө гахаа дахианы мах гэдэг. Аа тийм. Тэ, Одоо тэ. ингэжтэй тэгээд одоо тэгээд Одоо тэгээд бас нэг буцаад бас нэг энэ малынхаа мах амт шимт органик гэдгээрээ тэгээд бас нэг үндэсний өв соёл ховорцсон юм болохоор тэгээд би чи нөгөө бас нэг үзээд алдъя гээд төлөв. энэ салбарт тэг хөцөрж ин доо тэгээд одоо 4 жил сайхан Аа. өвөл зөнгөө хийж гин бас манай надаас илүү бас манай багийн хамт олон гэж бас их сайхан улсууд Арьяа. тусал дэмжээд энэ бүхэндээ бас их баярлалаа талархлаа. Олон дэвний сайхан буу юм. Оо Энэ байгальд одоо урагч байгаа маш олон эми ургамал байдаг. Энэ эми ургамал ч одоо энэ амтлаа шууж шүү дээ, тийм ээ. тийм шүү дээ. Энэ малын одоо сүү цагаа эдгээр бид нар энийг хүртэж энэ байгальд урагч байгаа олон эми ургамлыг одоо ингэж хүртдэг. Энэгээрээс бид нар бас нэг сайхан дэлхийд одоо цор ганц, дэлхийд данстай эсхий тууртан монголчууд энэ эдээ ундаа гэх дөрвөн удирдаар бас нэг юм өөр байдаг. Энд чи одоо тэгээд болчдаг. Хоолоороо ч өөртөө эмчилждэг. Зөв цаг үедээ зөв хэрэгж явж байдаг юм сайхан. Тэгээд танаа хамт олонд бас бүгд талархж байна. Энэ сайхан зоог нь Монгол ард түмнийхээ тэр сайхан өргөө гертэн тэр олон хүмүүсийн сайхан хойморд нь сайхан дүүрч явах болтугай гэж сайхан өрөөж байна. за тэр үйл бодоршгөө сайхан. Чи одоо тэгээд дусалж усгүй яг өөрийнх нь тий яг өөрийнх нь махны цэвэр шүүс учраас яг л тий Ямар ч ус ороогүй. Одоо энэ чинь бараг 5 литр бараг шүл бай шүү. за одоо ер нь тий ер нь бол хамгийн багадаа нэг 3 литр бол бас байгаа. Хангалттай нэг 30-аас 40 хүү идэхэд бол тий онны боодог бол бас. За хөө. Хангалуун Сайхан доо. зоогдын халуун дээр. За Энэ ч халуун дээр сайхан зоогддог юм шүү дээ. Сайн хоньны сайхан хуухтай шүү сайхан шүү бас. За шээ сайхан зоогдоо шүү. за Дог шүүсэндээ. за сүүл өгтлөх үү. За тийш. хоньны сүүл одоо тэгээд тэр чигээрэл уур гэдэг тийм. Лоо тийш. Сүүлний өөхийг бас сайхан гулгуулнаж. За сэтгэл. Бас нэг гулгуулдаг хүмүүсийн нэг цаанаа бас нэг юу байдаг юм шиг бас нэг аа. Заримдаа бас нэг хоолыг нэг сайхан иддэг хүн байдаг тийм. Би ч одоо нэг 2 шүд уугаад ирсэн тэгээд тэгэл одоо болч шүү дээ. Хоолнд их баг. Оо тэгэл. Эдэн штэ бас. За нэг гулгуулж нэг сайхан сүүл. Арай багтцсан уу? Хоньны сүүл бол ерөөсө тэр чигээр уурэг шүү дээ. Монголын ард түмэн баг байхдаа хоньны уурэг сүүлийг л одоо хөхөж хүн болгох гэж ярьдэн шүү дээ хөхөж. Тийм биз? Энэ багтаа бол хоньны уурэг сүүл хөхөж байсан. Хөгжил байсан билгүй дээ. За энэ за ингээд зяадэр бас сайхан байна.
Дахиад 13 гулгуулахаар баг орчих шүү дээ. Өөрийгөө сайхан танилцуулж байна. Намайг Чулуунбаатарын Бацаар гэдэг. Тоогооч мэрэгжилтэй. Мэргэжил тоогооч. Өө зөв. Хэдэн жил тоогооч хийж байна? Дараа 10 гаруй жил хийж байна. 10 гаруй жил тоогооч хийж байна. Солонгос тоогооч хийж байгаад ирээд Монголд тоогооч хийж. Солонгост ажиллаж байгаа. Тэ. Тийм баха та энэ амт найгуу гоё яваад шээ. Хачирнууд явах тий. Тий. Махан хоол нийл хачирнууд тий. Одоо бас ингэ махан хоолтой хачир бол одоо таад маань ингээд бас багтаад явчих юм байна шүү дээ. Тий. Захиалж байгаа хүмүүс тий. Тий, ер нь бол тэгээ нөгөө махтаага ер нь ямар ногоо зогцох уу гэдэг. Тэгээ бид чинь бас мэрэгжлийн ингээд тоогооч нар байна. Энэ бүгд чинь нөгөө нэг одоо технологийн дагуу зөвөр нэг ингээд хийгээд өгчдөг юм биш. Тий, одоо жишээ нь ямар хүмүүс бодгоод хийждэг тий. Ямар хүмүүс захиалж гин. За одоо настай усуд байвал бид нар илүү зөөлөн болох тал дээр тий. За ямар хөө гэдэг. Ерөнхийдөө бол нөгөө бүгд нөгөө технологийн дагуу л тэгээ нөө хоньны бодогтой ямар ногоо зогцох уу гэд манай ахгүй ерөнхийдөө ийм гээд бас олон жилийн зөв. Одоо Аз хоолны технологиг Монгол хоолтойгоо хослуулаад орчин цагтаагаа нийлүүлээд бид тэгж хамтарч ажиллаж байгаа хүн маань. Солонгос одоо хэдэн жил ажиллав? За нэг 8-9 жил болсон. Тий. Тэндээ тэгээд ажиллаж байгаа л Монголд ирээд. Босны байдлаар ажиллаж амьдарч байгаа. Тэгээ Монголд ирээд одоо. Ер нь одоо ингээд гадаад ингээд ажиллаад явж байхад ер нь үндснийхээ бас нэг хоол идэвхтэй бас их санана үз. Тэнд одоо хоолуун дээр бас зооглоод идээд ингээд явах нь дасахгүй бас юмуд бас байх. Байл байна. Тийм. Усын новол ёсын дагна гэдэг тэр газрын ажлыг хийж байгаа. Ажиллаж амьдарч байгаа хоолундыг идэж байгаа. Монгол хоол бол маш их сан. Манай монгол хоол чинь өөрөө эсвэл маш их илчлэг уураг өндөртэй хоол. Тэр чигээрээ лими урмал. Тий. Байдаг шүү дээ, тийм ээ. Тэгээд Монгол малын мах амт нүрч чалуунд байдаг. Тий. Өнөөдөр дэлхийн өнцөг болонд байгаа Чингисийн монголчуудаа гэж ямар зоогийг иддэг юм бэ? Тэр дундаа дэлхийд номер 1 малын мах бол Монголын малын мах байдаг. 500 гаруй эми урмал. Гадны улс орны малын мал бэлчээрийн мал аж ахуй гэж байхгүй, тийм ээ. Дандаа хашаа доторч хүнээр тижээд иддэг бол Монголын мал бол өөртөө гараад соргон урмлаа өөртөө олоод түүгээр идчихдэг. Энүүгээр бол юу хэлэх гээд нэхэр дахин хязгаарч давтагдахгүй, дэлхийд дахин амтагдахгүй ийм ховор амт юм аа гэж. Энэ ховор амт, энэ сайхан хоол зай бол Монголд 3000 гаруй хоол өнөөдөр оршин тогтнож байдаг. Тиймээс гаднаас ирж байгаа аялагч нар болон аялагч нарыг оруулж ирж байгаа аялын компаниуд та нартай бас хамтарч ажилласаа. Нэг хээр явж байгаа тэр отог дээр нэмүү таадаг ураад тэнд нь та нар очиод бас их энэ хоолоо хийгээд за халуун чулууг атгахын юм юутай шүүгээ тэр зоо хүрх ёсоо хүртэл та нараас заагаад авчдаг юм байна. Энэ чинь өөрийгөө сурчлаад явж байна. Тэгэхээр нөө аялын компаниуд болон бас ингээд ирвэл нөө гадны улс орнд бид нар энэ өв соёлоос түгэж чинь гэсэн үг. Тэгэхээр ийм сайхан залуучуудаа ард иргэд болон албан баазар байгууллага бас төрийн одоо хүмүүс бас энийг сайхан анхаарал таваад сайхан болц зүйлээр бас дэмжээсэй гэж бодож байна. Тухайн улс орн бол өөрийн гэсэн хоолны ёс жаягтай байдаг. Тэгвэл энэ бол манай Монголын хүн гүрнээсээ үеэс улбаа түүхтэй буюу тогоо шанах хэрэглэхгүйгээр туламлаад өөрөөр нь одоо ингээд сав болгоод ашиглаждаг, гүзээгээ тосоо хийждэг, тийм ээ, бүх юмаа хийждэг. За ингээд одоо хоолоо болгоод идчихсэн. Ийм одоо мундаг монголчууд байгаа шүү дээ. Монгол хүний оюун ухаан гэж агуу шүү дээ. Ийм сайхан одоо тийм юмыг сэтгэж боддог зүйл нь юундаа байдаг юм бэ гэвэл энэ хоолнд байдаг. Энэ хоолны юунд тийм байд юм бол энэ байгальд байгаа эми урмал нь байдаг байна шүү дээ. Тэгэхээр тэр монгол хүний IQ өндөр байна гэж.